Gambit нэвтрүүлгийг Livestream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by People. Элбэг дөрж Батуул нарыг ардчил яриад жагсаж явхад Энхүлд мончоор хийгээд давхиж явлаа. Гэвч 6 жилийн дараа буюу 30 наснда төрийн өмчийн хорооны даргуулж их улс төрд хөмхийгөө зуусан эвгүй нэг дүр гарч ирсэн юм. Тэр үед төр өмчөө мэддгийм гэсэн алдарт үгээ хэлж байв. Энхүлдийн зэвүүн түүх ингэж л эхэлсэн. Түүнээс хойш тэр алх барьсан, жор барьсан, төрж барьсан. Одоо харин тэр мис барьж явна. Ямар сандал түүнийг өс хорсолдоо шатаж яваа өвгөн гэж хочилж байх вэ? Эрх мэдэлтэй байх үедээ олон хүний эрх ашиг хүсэл шунал мөн чих тээг болж олон ч ажлыг гацааж толгойг нь албаар тоншиж хадаас шиг давтаж явсан түүхтэй. Гацаагч бол түүний гайтай хоччмөн гангарах гоёлчмөн. Хэрвээ тухайн үед 5 толгой гацаагаагүй бол монголчууд оюу толгойн араас толгоогоо шаахаас өөр мэхгүй суужгүй тавилангаа давтах байсан. Эсэргээрээ ингэснээр улсын хөгжих боломжийг хойш татаж олон жилээр ухраасан ч гэж муулуулах нь бий. Энхүлдэд биедээ томтохоор их шазруун зан заяасан. Тийм ч учраас улс төрийн дэвжээнд унснаасаа хойш өнөө хүртэл тахимаа өгөөгүй явна. Ер нь хизээч өгөхгүй байх. Тэр бол өмнө нь ч өдөгөөч улс төрд өөрийн аврал хийгээд хөнөөлийн аль альныг таригч вирус юм. Тиймдээч түүнийг Z буюу Zika вирус гэж тодорхойлдог. Одоо тэгээд Монголын ард түмэнд хэрэгтэй л вирус байна. Аврагч. Мэдээж аврагч. Ягаад гэвэл миний хүчээр Эрдэнэс 5 толгой Эрдэнэт Хөнөөл нь хаана байгаа тань хүмүүс чинь хөнөөл гэж ярьж байгаа улсууд нөгөө авч чадаагүй улсуудын хорсол байгаа. 5 толгойг авч чадаагүй MCS. 5 толгойг хувьдаа үнгүй авах гэжсэн элбэг дөрж. Эрдэнэт төлөвлөрийг хувьдаа авах гэжсэн элбэг дөр сайхан бэлгэнаар. Энэ хэдэл худлаа мэдээлэл зориутаар тараадаг болохоос хэн хохирдсын тэгвэл энэ хоёрыг хувьчлаагүйгээс хэн хохирдсан. За энэ тухай хэдүүлээ дараад илэрхийлж. Хөнөөл гэж сэдвэрээ. Одоо юм чи логиктой байх хэрэгтэй шүү дээ. Хохирогчтой байх хэрэгтэй тий. Хохирогчтой байх хэрэгтэй шүү дээ. За би тэр нэг 5 сэдв бэлдэж ирсэн. За миний энэ сэдв бор халдсан хонь гэдэг нэртэй сэдв. 2016 оны сонгуулиар ардсан нам тухайн цаг үедээ хүчтэй байсан. За Энхүлд, Сайхан Бэлэг, Баярцогт, Батулга гээд ардсан намын бүх лидерүүд тэр үед одоо Монгол Ардын намын бор халдсан төлөгнүүдэд ялагдсан тийм ээ. Тэгээ яагаад бор халдсан төлөгнүүдээс дор байсан? Манай сонгуулийн систем өөрөө ийм юм. Юу хэн төрүүлж босгод авсан хүн ялцдаг. Нэг саналаар 100,000 хүн санал өгөөд 50,000 нэг санал авсан нэг хүн гишүүн болоод 49,999 санал авсан нэг хүн ялагдаад гишүүн болохгүй шүү. Тий, шууд ялагдчихдаг. Гэтэл тэр хүн бол сонгогчдын талын төлөөс өөрөөл үлдэж байгаа. Талын. Гэтэ их баг нь хамаагүй ялагдсан л бол ялагдсан шүү дээ. Тийм. Тэгэхээр 96 оны ялагдал 16 оны адилхан. 96 онд арчилсан хүчин цөм ялцсан юм шиг боловч бид нар ердөө л 50 дээр нэмэх нэгээл авсан юм. Тэгэхээр Монгол Ардын намд нөгөө 49.9% байсаар л байсан. 16 он цөм ялагдсан гэж байгаа боловч Монголын ард түмний 40% нь арчилсан нам санал өгсөн хэвээр л байгаа. Жохон илүү нь бүгдийг авдаг учраас тэрнээс чи хоош одоо яг танаах нэг унсан бүхэн шалтгаан бодохгүй гэж нэгээр илүү бол мянгаар явдаг гэдэг шүү дээ. Тэгэхэд бол байнгын энд нар үзэхгүй одоо олон жил болж байгаа шүү дээ. Би тэрийг ярих гэдэг. Тэгэхээр 16 онд арчилсан намын дарга байхад арчилсан нам яагаад ялагдсан бэ гэхээр арчилсан намын зарим удирдлагууд 5 толгой хувьтай авахыг хүссэн. Эрдэнэтийг хувьтай авахыг хүссэн. 16 онд ялагдсан шалтгааны нэг нь хоёр шалтгаан байгаа. Одоо арчилсан нам нэг ялцсан гэдэг. 12 онд авсан 45% манай одоо нийт саналаас 16 онд бид нар 5% л алдсан байна. Гэхдээ тойрог болгон дээр 5% алдчихаар нөгөө гишүүний чинь 9 хүн болоо өрчихгүй. Сонгуулийг доош нь татсан 5% юу вэ гэдэг асуудал гарч байгаа. Арчилсан намын 12 онд байсан 45% саналаас тэр 5% нь ардын нам руу очиж байдаг шүү дээ.
Тэгээ тэр хоёрыг ингээд судлаад байхаа Эрдэнэт үйлдвэрийг хөвчсөн маш том сөрөг сонгуулиас 7 хоногийн өмнө буцаж хариулт өгөх завгүй. Эрдэнэс 5 толгойг хөвшлөх гэж оролдсон 15 он зогсоосон шүү дээ. Тэрийг ардын нам бол сонгуулийн сурталчилгаанд 5 толгойг бас арчилсан намынхан авах гэсэн. Тэр харж гэнэ үү тэр элбэг дөрж ярьж байгаа гэдэг. Элбэг дөржин 5 толгойгоо зарыг марыг гэж баах юм яриа үсттэй. Бүгд бичлэгээр үлдчихэж байгаа юм чи. Хэдийгээр зараагүй боловч зарсан мэтээр ойлгуулсан. Тэгэхээр энэ Монголыг одоо тижээж байгаа. Дахиад 40-50 жил тижээх. Нийт иргэдийн өмч үндсэн хуулийн дагуу. Энэ хоёр том компани хөвчлөх гэж оролдсон нь өөрөө арчилсан намыг доошин татсан. За түүнээс хойш сонгуульд ялахгүй байгаа шалтгааныг надаас биш. Арчилсан намын Тэгэхээр 16 онд ялагдсан шалтгаанаа яг хөө таны табраар хоёр үндслэл байна гэж ярьж байна. Хоёр тодорхой компани тий. Гэхдээ яг хөө хөдөлгөөс сонсоход нөгөө ойцсон хөхөд бурууга острууж ихэд тэнд нөгөө байсан чулуурж ихэд байгаа юм шиг сонсогдод байна л. Би бурууга чихээгүй. Арчилсан намын өөрийнх нь буруу. Нэр дэвшүүлэлтэн дээр ямар ч асуудал байгаагүй юу? Ерөнхийдөө арчилсан намын нэр дэвшиж сайн хүн муу хүн байхаас үл хамааран нийт намын ирээдүйн чинь бүх хүнд зэрэг нөлөөлдөг. Тэр нэр дэвшилтэн дээр гарсан алдаа бай гэж бодъё. Тэр нөгөө нийт намаараа оноо алдж байгаа алдаа ба штэ. Тэрний хажууд бол одоо ничтожны. Та чинь тэр үед намын дарга байсан тий. Тий. Тэгээд хэрвээ танаа нам ялсан бол та ерөнхий сайд болох байсан. Болох байсан. Хэрвээ танаа нам танаа төхөзөр эргээд та ерөнхий сайд болсон бол Монгол улсын ерөнхий сайд Зандаагүй их болд яг ямар том өөрчлөлт хийх байсан? Намайг улсын их хурлын даргын ажлыг авахд улсын төсөв 4 их найд байсан. Өвхөд 6 их найдаар дууссан. Бүх түүхээ дундсан байсан. Нүүрс $30. 1 тонн зис 4-өөс доош орцсон байсан 4,000-аас. Одоо 10,000-аар авцсан. 1 кг алт 1000 хүрэхгүй байсан. Одоо 4600 болж байна. 1 унц алт килограмм чудлаа ярьж. Тэгээ энэ түүхийн эдийн үннээс Монгол улс бол маш их хамаарч байгаа. Тэгээ түүхийн эдийн үн бага байсны илэрхийлэл нь тэр манай улсын төсөв. Одоо улсын төсөв чинь 33 их найдаар яригдж шít. Бараг 6 дахин 4 их найдтайгаа харьцуулах юм. Бараг 7 дахин 4-7-28 гэ тэ. Тэгэхээр 7 дахин өссөн энэ их төсвөөр юу хийж болох байсан бэ гэдэг. Тэгэхээр арчилсан нам 12-оос 16-нд юу хийсэн гэхээр хүмүүс орон сууцтай болгосон. 80,000 бүр тодорхой тоотой. 2800 км зам тавьсан. 2800 км зам тавьж хоёрхан аймаг холбож чадаагүй. Тэгэхээр ерөнхий сайд болсон бол яг ямар тодорхой юм хийх байсан бэ гэж асуулталтай. Би хэрвээ ерөнхий сайд болсон бол мөнгөтэй ерөнхий сайд болох гэдэг шүү дээ. Хамгийн гол юм эдийн засаг, хамгийн гол юм экспорт. Тэрэн дотроо боловсруулсан экспортоо нэмэх байсан. 5 толгоогоо хувьд өгөхгүй гэдгээ шийдсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийг бол сая ардын нам буцааж авсан шиг авах байсан. Тэгээ энэ хоёр үйлдвэр чинь л өөрөө Монгол улсыг одоо ардын нам засаг аваад нэг 10 жил болж штэ. Энэ хоёр үйлдвэрийн ачаар л амьдарч байгаа. Шинээр юм бодож болохгүй байна. Батулга нэг бараг сахичээж 400 км төмөрзөн байрснаас хойш ардын нам одоо юу ч хийсэнгүй шүү. Энэ олон их найт төгрөг хаашаа олчих. Жил болгон 30 их найт. Тэгээд чи 10 жилээр 300 их найт төгрөг ба шүү дээ. Зөвхөн улсын төсөв ярьж байна. Хажуугаар нөгөө хөвчлөөгүй хоёр үйлдвэр шүү дээ. Нэг нь одоо Эрдэнэт бол ядуу шүү дээ. Нэг тэрэн орчим долларын л экспорт хийж байгаа. Нөгөө 5 толгой чин 3 тэрбум доллар, 5 тэрбум доллар, 10 тэрбум долларын экспорт хийгээд байна шүү дээ. Жил болгон. Ахаал үннээс хамаарат байгаа. Тэгээ маш сайн үнэтэй жилүүд таарсан. Тэгэхээр энэ их орлого одоо буцаагаад Улаанбаатар утаа шийдэгдсэн үү? Шийдэгдээгүй. Шийдэгдээгүй. Төгжрөл шийдэгдсэн үү? Ажилтаа болов уу? Яагаад энэ олон компаниуд дампуураад байна? Тэгээ энэ их мөнгөөр энэ асуудлуудыг шийдэж болох байтал шийдээгүй байгаад л
өөр хүрээд нь шүү дээ. Тэгэхээр эргэл нөгөө яг буруутгал маань яг нөгөө босд руугаа л явчихад байна л да. Жишээ нь одоо өнгөрсөн тэрний өмнөх 4 жилд засгийн газраа татаж унгаас нэг. Хоёрдугаарт нь нэр дэвшилтүүдэд зарим одоо тойрог дээр ийм болохгүй хүмүүсийг одоо албан тушаал юуны үнд холбогдсон нэр дэвшигчтэй улс төрчтэй дэвшүүлэхгүй гэдэг ийм ярьж байгаа. Яг цаг дээр очихороо дэвшүүлсэн ч Тэнийг гэдэг. дэвшүүлсэн. Баяр зүгт гээл. Би бол дэвшүүлэхгүй байсан. Одоо баяр цогт гэдэг чинь ганц баяр цогт биш байхгүй юу? Элбэгдээр цайхан бэлэг нөгөө Эрдэнэт үүдүүрийг авах гэсэн, Эрдэнэс 5 дахь авах гэсэн бүлэглэл шүү дээ. Тэр хэд бол манай нэр дэвшүүлдэг ΟБХ-гийн Бас тодорхой хэмжээний нэлийн эцэг бүрдүүлж байгаа тий. тэр хэд хаяа явхад арчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай. Тэр хэд хурал хаяа явуучвал арчилсан намын нөгөө нэр дэвшүүлтийг хүчингү тооцох байхгүй юу? Гэхдээ тэр үед баяр цогт гэдэг улс төрч ер нь хамгийн нэр хүндгүй хүмүүсийн одоо сонгогчдын стресс төлөвлөг тийм улс төрч тийм дүр болчихсон байсан байхгүй тий. Тэгээд тэр дахиад дэвшээд гаргаад ирэнгүү чинь ганц баяр цогт руу арчилсан нам руу тэр арчилсан намын оноо доош нь татах гад байна. Чи болж үзээ гэхээр тэгээд та намын даргын үед таашин зангарахтаа шүү дээ ганц тэр хүнийг зогсоож дийлэг юм. ганц асуудал нь ганц баяр цогт биш байхгүй юу? Та одоо яг улс төрчийн хувьд таны одоо анх төрийн өмчийн хорооны дарга байхдаа тэгээд нэг удаа их хурлын дарга хийж үтсэн зүгээр нэг тийм төр зуурын тийм хонмол дүр бол биш байхгүй. Яг очисон газартаа хариуцсан ажиллаа бол бас яаж хийдгээ бас сонгогчдод бас харуулдаг. Тэрийг нь бас ард түмэн мэддэг. Тэнгүүд магадгүй 2016 онд хэрвээ унаагүй байсан бол таны улс төрийн карьер шал өөр байх байсан. Тэнгүүд танд тэнд одоо гай болсон хүмүүс гэж та ер нь тэгж боддоггүй одоо. Тэгээгүй бол ингээгүй байлгад бол бодж л байгаа л да. Тэр бол ямар ч асуудал биш. Би байх ёстой газараа байх ёстой цагтаа хийх ёстой ажлаа л хийсэн. Энэний хүчин Монгол улс хоцсон. Би хэрвээ зогсоогоогүй бол улсаараа дампуурах байлаа шүү дээ. За хааж гоо. За алах хэрэгч гэж та сая хэллээ. Би байх ёстой газараа байж хийх ёстой зүйлсээ хийсэн гэдэг. Энэ бол яг нэг талаараа тухайн 4 жилдээ хийх ёстой байсан зүйлийг хийгээгүй эсвэл буруу хийсэн гэдэг тухай сэдв байна л да. Өөрөөр хэлбэл тэрнийхээ одоо үр дүнд тэр 4 жилийн хариуг л 16 онд ард түмэнд тавьсан. Ер нь сонгуул болгоно хариу тавина шүү дээ. Тий. Одоо засгийн газар олон солисон учраас ардын нам сонгуульд ялагдана гэж арчсан намын ялцсан юм шиг яриад байна. Тийм биш. Энэ өөрөө нөгөө сонгогчдод оноо алдаг сэдвүүд дотор нөгөө жин дарахаа болцсон байхгүй. Ердийн юм болж чаддгүй гэдэг нэг тийм байна. Тэгээ ардын намын засгаж байгаа нь хаана байгаа юм? Яг үн жин дарахаа болцсон гэдэгтэй бол санал нэг байна. Яг тэгэхээр ердийн юм болцсон. Тий, төр тогтвортой гэдэг ойлголт чинь эсэргээр харин ч бүр иргэд бол иргэдийн улсын их хурлын тарчихгүй байх нь чухал юм байна. Засаг бол хэд солигдож болно. Тэр бол сонирн биш. Та сая ингээд тэр 4 жилд одоо би бол бас зарим зүйл хүрээгүй гэж ярьж штэ. Би 31 коноп тавьж яаж хүрдгээ. Тий. Гэтэл 39 коноп хэрэгтэй шүү. 4 жилд бол бас нэг талаараа бол та маш том одоо дарангуйлагч байдлаар тодорсон штэ дүрийн хувьд тийм ээ. Үгүй нөгөө гişүүдийн микрофон хаасныг л дарангуйлагч гэдэг байгаа. Хаахгүй тэгээд яах юм? Цагтаа минутаа хадуурахгүй ярих хэвээр. Гол нь таны яриад надад таалагдахгүй байна гэх микрофоны шууд. Таалагдахгүй л байсан юм чи хааш. Тий. Үгүй тэгээд микрофон хаахыг дарангуйлагч гэж бол одоо өөр би бас нэг мэдээлэл санаж байна. Та ингээд засгийн газрын гишүүдийг одоо үндэсний арц намын үндэсний зөвлөлт хурлаар жагсаа зогсоож яагаад байцаагаад тэр нөгөө характер чинь тэгж одоо идэртэй байсан. Би загнаагүй шүү. Би зүгээр л байцаад тэгээ инх болтын хаахаа гэж нэр. Ажил загнаагүй л тэр байхгүй юу? Ерөөсөө л уг хүний загнаагүй нь тийм дарангуул. Би зүгээр л ажил ярьж байгаа байхгүй. Чиний нөгөө амлсан юм чи хаа вэ? Чи чинь сайд болохдоо тийм амлаа үсттэй. Тэгээ яага хийхгүй байгаа. Сайхан бэлгийн оронд магадгүй та өөрөө ерхий сайд болох тийм санаа байсан уу? Байгаагүй. Тухайд. Алтан уугийн засгийн газрыг яг тэгээ тавьж унасан гол шалтгаан яг юу вэ? Алтан уугийн засгийн газрыг инкул санаачлаар унгаацсан байхгүй. Таны яг тэргүүр шонхор фракц Монгол Ардын намтай авсрал ерөөс унасан шүү дээ.
ганц шонхор биш л те. Элбэг доржийнхан Батулга элбэг дорж бүгдээрээ л алтан уугийн засгийн муу ажиллаж ийн гэж үзсэн байхгүй. Сонгуул болох гээд сайн ажилдаг засгийн газарт орохгүй бол болохгүй байна. Тэрээс алтан уягт дургуудаа унгаагаа. Сайхан бэлэг ерөнхий сайд болцоод Элбэг доржийг гугаар явчихсан уу? элбэг доржийг илүү сонсоо явчихгүй юу? Элбэг доржийн хувийн шунал нь дийлдэггүй. Эхний 4 жил бол хүн шиг ажилласан. 2 дахь 4 жилээсээ би одоо дахиж дарга болохгүй юм чинь бүгдийг амжуулчихъя. идэж уух шунал нь бол дэнцсэн. Тэгээ Эрдэнэтийг ч хувьдаа авчмаар байдаг. Эрдэнэс 5 толгойгч авчмаар байдаг. Тэд Эрдэнэтийн үүсмэл Элбэг оолготой доржид- компани оголчмаар байдаг. Тэр үүсмэл чинь дэндүү жижиг юм байхгүй. Халаас нэмгөө. Тий, жижиг юм. Элбэг доржийн хүслийг биелүүлсэн бол ялгаагүй ялагдана. Биелүүлэхгүй байвал ялагдана. Тэгвэл биелүүлэхгүй байвал улс аврагдана. За шууд дараагийн сэдв рүү орчих тийм ээ. За тий. За энэ нэлээд том сэдв байна. Бичтэй 5 толгой. Буюу одоо таны авж үзсэн гавьяатай Дараагийн сэдв нь ингээд залгадаад байна шүү дээ. тий залгатай цуг Тийм явж. За энэ 40 конопны тухай та ярьдаг. 40 улсын хурлын гишүүн 39. 39 Над дээр нэмэх нь. нэмэх нь тий. Тий. За энэ 40 гишүүний одоо авч үлдсэн түүх бол мэдээж тодорхой. Үзэгчид чи ер нь бол мэдж байгаа. Одоо гавьяатай 40 гишүүн гэдэг тийм. Гавьяатай гэдэг тий. Эгэлдэргийн Өөрийнх нь тодорхой яриад байгаагаар тий. Нөгөө талын яриад байгаа бол Гацаасан. гавьяагүй нэг цаасан гайтай 40 гэж байгаа. гавьяагүй нэг гэдэг гишүүн. Эсрэг талд нь яг нөгөө 36 гүнхний тухай ярилцсан. Яг ямар хин ямар одоо бүлэглэл ямар Та нар өөрсдөө л олон харчихгүй. 76 гишүүнээс гарын үсэг зургатан гишүүд нь тодорхой байгаа шүү. Тэгээ үлдэгдэл нь хэд байна? тий тодорхой байгаа. Гэхдээ гол нь яг нөгөө танаар нөгөө тэр цаад яг Үгүй одоо ийм байхгүй юу? Энэ өөрөө чинь байгаа бүх хөрөнгө байна. Надад өнгөө өгч. Тэгээ надаас мөнгө гуйж амьдрах өөрөө. хэрвээ энэ төсөл тухайн үед одоо явцсан байсан бол алдагдсан боломж яриад байгаа тийм. Бид нар боловсруулах үйлдвэртэй болсон байх байсан. Үгүй үйлдвэртэй болох нь чухал юм уу? Мөнгөтэй байх нь чухал юм уу? Тийм ээ. Энэ орд Монгол улсын мэдэлд байснараа өөрөө юу дуртайгаа их эрхчин үлдээд байгаа. Хүнд өгчих юм бол хүнийх. Бидний мэдлээс гараа явчихна. Буцаагаад авч болохгүй. Буцаагаад авбал 60 жил олох байсан ашгийг хүүгийн амт буцааж өгөх үүрэгтэй болчихж байгаа. Хөрөнгө оруулалт юм. Бэрэн дээрээ бичсэн юм чи. Тэр хөрөнгө оруулна гэдээс нэг 5 тэрбум доллар ба штэ. Тэр чинь Эрдэнэс тамлага ганцхан жил болж байгаа шүү дээ. Ганцхан жилд. Зүгээр ам дээрээс нүрсээ зараад Ам дээрээсээ 100 доллар зараад алчиж байгаа. Гай болсон гэд таныг нэрлээд нь штэ. Аргагүй штэ. Нөгөө Шимхоо энэ хоёр чинь Монголын хөгжлийг хойш нь татсан 300 тэрбум доллар өнгөө авах хүчээсээ улсуу тэр хувьд хүмүүсийн хувьд алдагдал бол маш их байгаа үстэй. ашигын зогсоочж байгаа. Хиний хүмүүсийн хувьд хиний алдагдал вэ гэдэг асуудал байгаа. Монгол улс бол алдаагүй. За яг энэ асуултыг танаар Би Монгол улс алдсан гэдэг тайлбар яваад байгаа юм. байхгүй. Би Монгол улс алдаагүй байхгүй. Од жаргал Шимхоо хоёр бол алдсан. Монгол улс бол хамгийн их хохирогч. Гэтэ миний хүчээр Монгол улс хохироогүй. Энержи ресурсын одоо 4 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг гацаасан. Тэрнээс болоод Энержи ресурсын хөрөнгө оруулалт энержи ресурс. Тэр 4 тэрбум доллар Монгол улсын төсөлд орохгүй шүү дээ. тэр төсөл рүүгээ орно. Төсөл гэдэг нь хэний өмчөө? Компани. Тэр компанийхаа л. Тий. Бид нар энэс юу ч олдохгүй байхгүй. 4 тэрбум доллар оруулсан гэж яриад байгаа. Тий. Тэр 4 тэрбум долларыгоо одоо 4 их 80 доллар болгож буцааж авах гэж байгаа компани шүү дээ. Тэр компани 4 тэрбум долларгүйгээр би зүгээр л өөрөө уурхайхан аман дээрээс 4 тэрбум доллар жил болгон зараад байна шүү дээ. Би өөрөө олборлаад би хүнээр олборлуулж яах юм? 100 жилийн турш тэрийг аваад хийх гэж байсан хөрөнгө оруулалт биш шүү дээ. Бүгдийн Эрдэнэс тамтлагын компани өөрийнхөө хөрөнгөөр хийцэн. Төмөр замтай болсон уу? Тавигдсан. Угаах үйлдвэртэй болсон уу? 50 сая тонн үл экспортлж гин үү? Ямар ч хэний ч хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр энэ борлуулалтыг хийх байсан гэж та. ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр Шимхоогийн МСС
5 толгой өөрсдөө энэ булганыг хийгээд одоо ажиллаж байна. Хэнд ч ямар ч үр тавихгүйгээр. Зээлгүй шүү дээ одоо. 70-80 жил Монгол улс хөгжлөө. Бид нар нэг хитгэн юм хийж сурсан байгаа. Ил уурхаагаас нүүрс олболж чадж байна. Багнуур. Бас нэг туршлага байгаа штэ нэг Үгүй энэ чинь бүх болсон хүчтэй сургаад авцсан. Яаж олборлох Багнуур мэдчихэв. Шивэо багнуур. Одоо налаахын гүний уурхаж чадахгүй байна л да. Тэрийг бол ажиллуулж чадаагүй. Бид нар нэг цахилгаанчсан ажиллуулж чадж байна. ТС 3-4. Тэр чаддаг юмнуудаараа бид нар бүгдийг хийж штэ. Энд ямар ч гадаадын компани оруулаагүй штэ. Одоо 100% монголчууд нүүрсээ олборлож байна. Хөрсөө уулж байна. Тавьсан төмөр замаараа зөөж байна. Тавьсан засмар замаар зөөж байна. Энд яахаар Шинхуугаас бид нар мөнгө авах хэрэгтэй. МСС-с мөнгө авах хэрэгтэй. Болоод шүү дээ. 5 толгойг олборлож чадахгүй одоо гадаадын том компани оруулъя гэж мангартаад яваад байсан. Энэ олон жилийн турш. Би тэгээ хэлдэг байсан. Энэ Багнуур шивооч яаж ажиллаж байгаа. Энэ гадаадгүйгээр болоод байгаа юм биш үү? чадахгүй юм дээр л хөрөнгө оруулалт авъя гэсэн үг юм ер нь. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт чадахгүй юм дээр л авна шүү дээ. Одоо оюутлахын гүний урхад дээр аавна. Бид нар ягаад Аргагүй чадахгүй юм чинь. 1.5-аас 2 км-ийн доор дахиад тэр чинь бараг 200 хэдэн км метро шиг юм байгаа шүү дээ. Тэрийг бол үнэхээр чадахгүй. Тэн дээр бол оюутлогоог одоо гуйхаас аргагүй. Ил уурхааг чадна, зэсээ үйлдвэр ажиллуулж чадна, буталгаа хийж чадна, хөвлөн баяжуулж чадна. Ямар ч орсгүйгээр ажиллаж чадна. Одоо орсуудаас үлдсэн сайн юм энэ. Тэгээ энэ чаддаг юмаа чадахгүй гэж хэлээд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж хэлээд тэгээд элбэгдэр сайхан бэлэг хоёроо одоо хамгийн новшин юм гадаадын хөрөнгө оруулалт нэрээр үнэгүй өгөх гэжсэн тал гол нь байна. Тэр тиймэрхүү монголчуудыг хийж чадж байгаа юм. Одоо нөгөө гацаагч гэдэг хоч аваад хийсэн юм нэ шүү дээ. Одоо та Эрдэнэс хамтлагаа урахад дээр очиж хар. Нэг ч гадаад хүн байхгүй. Ямар ч шаардлагагүй. Миний асуулт болохоор илүү нөгөө яг энэчнээс яг ямар хэрвээ тухайн хөрөнгө оруулалт ороод ирсэн бол бид нар ямар боломжуудаа алдсан юм бэ гэдэг. Хөрөнгө оруулалт орж ирлээ. Шинхua МСС 2 авчаад олборлохгүй л яах юм. Энэ жил үн муу байна. Бид нар олборлохгүй. Дараа хэвтээд байвал тий. Дараа твчүүл яах юм. Тэгэхээр нөгөө өөрт чи очдог нөгөө хилтерхий чи очихгүй байхгүй. Би компани чи олборлохгүй шүү дээ. $300 болсон хүлээгээ суучих шүү дээ. Би ашгаал бодно шүү дээ. Шинхua компани МСС. Гэрээний үүрэг хүлээж байгаа шүү дээ. Гэрээний үүрэг байхгүй олборлохгүй гэж болохоор байгаа шүү дээ. Одоо бид нар хэн ч тэр гацаа одоо ашиглахгүй олборт явуулахгүй байх нөхцөлийг бас тооцохгүй нэ гэсэн үг тийм ээ. Тэр бол аюул байсан. Тийм ээ. За. Одоо бол ийм шүү дээ. Миний сэдв рүү оръё. Ямар ч Шинхua, ямар ч МСС хөрөнгө оруулалтгүйгээр эн чинь зүгээр л бидний төрөвч байгаа. Ямар ч өөр байхгүй. Бүгдийг нь өөрөө ярьсан. Нөгөө яриад байсан бүх юм чинь 100% Монголын өмч. Тэ нэлээ үн төлж барьлаа те бид нэр. Одоо нөгөө 44 их 80-ыг алдлаа. 44 их найда. Хулгай тий хулгай. Тэрийг ардын намд яриад байгаа болохоос тийм хулгай байхгүй шүү. Одоо 44 их найдыг хулгайсан авид ирэхээр хаа вэ? Чи хулгай юм бол эзэн байх хэрэгтэй. Та ярь чи бүргээ дунд нь данхтай цай тавьчихвал яваад гэж хүрв. За бялууны хувь том сэдвэлтэй. Тэгээд ер нь бол ингээд тий. За миний энэ сэдв болохоор бялууны хувь. За одоо ингээд дэлгэрүүлж ярихгүйгээр би шууд тодорхой хариулт авахыг хүсэж байна. За. Аюутлахад дээр хамгийн том бялуу хүртсэн хүмүүс хин. Санжинбаяр, Сангажмын баяр цагт. Эрдэнэтийн 49% дээр хамгийн том бялуу одоо 49%-ийг яатсан. одоо буцаацсан шүү дээ. Улсыг холцсон шүү. Тий. Тэгэхээр бүртгэх гэж байсан. Тэр үед одоо жишээлбэл хэрэг улсыг болоогүй байсан бол Сахал Эрдэнэ үлэг, Ардны элбүүд орж. улс төрчдөөс л сууд байна л. Элбүүд орж дээ шүү. Өөр юм байхгүй. За ухаан удаг дээр хамгийн том бялууны хувь хүртсэн хий. МСС л шүү. МСС тийм байдаг тэгэл та нар мэдэн шүү. Одоо ухаан удаг шүү дээ. 400 сая тонн коксчнус үнэгүй л авцсан улсууд шүү. Санжинбаяр үнэгүй өгцөн. Зүгээр Санжинбаяртай хувилдаад 400 сая тонн нүүрсийг үнэгүй авцсан байхгүй. 4 сая биш 400 сая шүү дээ. Одоо оюутлогоос ногдлоо шиг авна гэж бодож байна уу? Авна л гэдэг шүү. Ахгүй. Яагаад ахгүй гэхээр оюу толгой хизээч ашиггүй ажиллахаар нөхцөлийг
Санжинбаяр, Сангажмын баяр цагт хоёр гэрээгээр зөвшөөрсөн. Гэрээгээ өөрчлөхээр арбитрд. За одоо нэг битэр чи 5 сэдвтэй ерөөсө 2 сэдвээ яриа. Манай даваа чи нэг буу алд суучих гад болдгоо. Би жоохон хальчудаас нь хурдлаа чи. Энэ дээр 2 зураг өгнө. Та энэ 2 зургийг нэгийг нь сонгоно. Таалагдагч байж болно, таалагддаггүй ч байж болно. Гөө би оюун эрдэнэ сонгож байна. За. Тэгэхээр яах юм? Яагаад оюун эрдэнэ сонгож байгаа? Ухаан удгийг авах гэж оролдоод тохисорсон юм байхгүй. Тэр нь одоо яг бодтой юм. Огцрох Конопоос 7 хоногийн өмнө энэ Алтан гэрэл гэж хууль зүйн сайд байна шүү дээ. Тий. Ном хэвлээд ухаан удгийг улсад авахын тулд 126 гишүүнд зориулж ном хэвлээд би надад 1% өгсөн. Тэр нь ямар нэгэн уран зохиол одоо ямар нэгэн одоо төлөлгөө биш. Ухаан удгийн орд хэрхэн хувьд очисон талаар архивын баримтуудын цуглуулга байгаа. Тэгээ энэ орд бол хууль бусаар МСС-д очичээ гэдгийг нотлохоо гишүүдэд тараацсан чи 7 хоногийн дараа огцруулж төөрхийг. Засгийн газар нь огцолж байгаа юм л да. Контраст нь юу гэж эффект нь юу гэж харагдаж байна гэхээр Оюун эрдэнэ бол сандан шатгар нь зандан шатар нь МСС-ийн талаас ерөнхий сайд болчлоо л да сая. тэрэн дэгж уншигчээ тий. Тий. Гэтэ оюун эрдэнэ нэг юм тууштай яваад байгаа. Анх ерөнхий сайд болохдоо энэ нэг баялагын сан гэдэг Норвегийн сан шиг юм бодсон. Тэгээд тэр саналгоо ингээл нөгөө юма хийх гэдэг нь шүү дээ. Энд чинь жил болгон мөнгө орж байгаа шүү дээ. Дархны ард өмөрлөг одоо Эрдэнэс тавталгаа хамгийн их оруулалт нь Эрдэнэс тавталгаа дараагийнх нь Эрдэнэ төлбөр юм биш үү? Тэгээд Оюун толгой бол бага. 34% бага учраас Эрдэнэ тул 100% оруулаа шүү дээ. Тэгээ ингээ оруулах явцад нөгөө ухаан удаг нь хувийнх болцсныг мэдэхгүй юу? Тэгээ ухаан удгаа авъя гэдэг зорилт тавиад тэгээ хууль зүйн сайдтай үүрэг өгөөд энэ яаж хувьд очисон гэхээр нөгөөх нь ном хэвлээд авид ирэхгүй. За наад номоо гişүүдэд тараачих. Гişүүдийг юу ч ойлгох гээд гişүүдийг дэмжиж гэж бодохгүй юу? Тэгсэн чи 7 хоногийн дараа МСС баахан хандив авсан гişүүд тэнд. МСС-ийн энд осон гişүүд конвертод унгаачихгүй. Ухаан удгаар оролдог байсан бол оюун эрдэнэ засгийн газар Ухаан байж удгийн- гэнэ гэж бодож байгаа. Ухаан удгийн номыг тараагаагүй, ухаан удгийг авна гэж яриаггүй бол байж л байна. Байж л. Ямар ч асуудалгүй. За энэ танаа намын таны хамтарч ажиллаж байсан 2 журмын нөхөд байна. Энэ хоёрыг яах вэ? Мөн л ялгаагүй нэг юм та. Миний сонгоо. Сайныг сонгох юм уу, муугыг сонгох юм? Харин сайныг сонгомоор байна уу, муугийн сонгомоор байна уу? Хоёулаас муу улсад байна. Би энэ хоёрыг одоо энэ хоёрт бол тагнуулд явахгүй, энэ хоёр бол бүтлгүй улсууд байхгүй. За нэгийг сонгож байгаа тэр сонгосон хүнийгээ тухай ярьчих. Одоо юуг нь ярьдгийг ярих юм байхгүй тий. Тэгвэл шалгуур тавиад сонгоё л да тий. Хамгийн одоо энэ хоёрын аль нь илүү хортой зүйл орны хөгжилд Хоёулаа орто нэг нь Эрдэнэс таван толгойг авах ажлын хэсэг гэрээг хийж исэн. Тэрийг би зогсоосоо өгөөгүй. Одоо тэгээ намайг хараагаад яваад идэгий. Нөгөөх нь Эрдэнэ төвлөрийг хөвчлсөн. Сайхан бэлгийн тухай та бол үндэсний хэлээр ярихдаа бол их сайн залуу, дуулууртай, үгэн цай урдаг. Хүн нэгээрээ байхгүй шүү дээ. Эрдэнэ төвлөрийг хөвчлчихнэ гэж би бодоогүй. Эрдэнэс таван толгойг хөвчлөх санал оруулна гэж бодоогүй. Тэгээд Эрдэнэс таван толгойг хөвчлөхаар гэрээ хийсэн байсныг чамааг огцруулсанс өгөхээр айгаад болчихж байгаа үстэй. За нэгийг сонгочих юу таач. Тэгээд дараагийнхаа зургууд орё. Гэвгүй цагийн гарч байна. Батулга ерөнхийлөгч бол Монгол гавьяа явуулсан. Ажиглалын талаар ярих юм байхгүй. 400 сая тонн нүүрс үнгүй авцсан. Тэрийг алдчихгүй төлөө их хурлын гишүүдийг спонсордоо сууж байгаа. Очрол баялаг бүтээгч мөн үү таныхаар. Баялаг ухагч. Ажиглалын хийж байгаа нүүрс ухыг хэн ч хийж чадна, би ч хийж чадна. За баталгыг сонгож байгаа. Тэгээ батгалыг сонгож байгаа гэсэн үг юм байна. Тий, Батулга бол гавьяа явуулсан. Өөрийнхөө 4 жилд. Гавьяаг нь жоохон тодруулаад, цогцгаан тодруулаад. Одоо ерөнхийлөгч хүн улс орныхоо тусгаар тогтнол тэгээд өөрийнх нь гарт байдаг прокурор шүүхээрээ авилгатай тэмцсэн шоронд орсон хэдэн улсууд нь хараагаад яваад байгаа. Санжинбаяр, Баяр цогт.
Gambit нэвтрүүлгийг Livestream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by PayPal. За. Одоо гурлаа жоохон шуурхай явна. За, миний дараагийн сэдв. Ялын жор гэдэг нэртэй сэдв Яг байна. үргэлжлээд орж ирж байна. Тий. За, баяр цогт гэдэг хоёр хүнийг одоо шоронд хийх жорыг та нариулсан тийм ээ. Би хин нэг хүнийг шоронд хийх. Яллагч бол биш. Прокурор бол биш. Гэхдээ Биш. тэр ялын жорыг юм Би- уу, хорыг юм уу би- найруулсан. Би жор зохиогоол Батулга тэрийн шүүгчтэй хэлээл тийм байхгүй штэ. Сая тэр оюутлогын сонсгол дээр баяр Биш. цогт Тэр хоёр хэлснийг та сонссон уу? тэр хоёр бол Аа. нэг нь тэрэг хийцэн. Нотлогдсон. Тэгээ яагаад тань руу чиглээд Гээгүй. шоронд хийсэн гээд нэг нь номон дээрээ бичээд нэг нь сая сонсгол дээр хүртэл. Тэр бол тэр хүний ажил. Тэгэхээр тэр хоёр хүн ерөнхийлөгч нь одоо дорж ерөнхийлөгчийн тамгын газар нь дондог байлаа шоронд орно. Баяр цогт хоёр намайг муулаад байгаа. Би тэр хоёрыг муулаагүй байхгүй юу? Тэр хоёр нэг нь 418 тэрбум төгрөгийн дизель төлж 10 жилийн турш борлуулсан. Баяр. Нэг нь 42 тэрбум төгрөгийн хоол зарсан. Бас 5 жил ч үлээ. Катеринг үйлчилгээ. Катеринг үйлчилгээ. Наран туяагийн компани нэрээр эхнэр нь штэ. Тэгээ наран туяагийн компаниар зархаар жоохон муухай харагдсан байлгүй. 9 мөнхийг оруулж ирээ. 9 мөнхийн компаниг тендерт ялуулахын өмнө 50% нь өөр дээрээ бичүүлж аваад ингээд нөгөө хоёр компани үргэлжлээд 42 тэрбум төгрөг авсан байгаа. Тэгээ хамгийн гол аюул нь наад хоёр ч юм нэг нь дизель шахахын тулд нэг нь хоол шахахын тулд Гуанз ажилуулахын тулд тэр гуанз нь айгүй том шүү дээ. Та нар очиж үзээг байх. Айгүй сайн гуанз. Яг гуанз нь оюутлогох л та. Тэр хоолнд эднийх байхгүй. Тэр менежментийн 3%, 6% гэрэнт хийж өгсөн. Нөгөө Эрдэнтээс авдаг амнаатыг 5%-аар гацаасан. Өсөн нэмэгдэх ажиллаагүй шүү дээ. Тэгээд тийм нэгэн дизель шах ашиг сонирхлын үүднээс нэг нь хоол шах ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулах үедээ гарын үсэг зурхаас өмнө бүр чиний гэрээг чи гарын үсэг зурж ийдэхтэй Петровоос шатгаа авах шүү гэж тохирч байгаа хийцэн. Тэрийг би гүтгэж яриад байгаа юм ерөөсөө. баталгаатай. Шүүхийн шийдвэр мөрдөн байцаалтын явц прокурорын ялах дүгнэл гарцсан шүүхийн шийдвэрүүд нь Монгол улсын шүүхийн шийдвэрийн санд ингээд бүгдээрээ байж байгаа. Тэгээд яг энийг Би сая оюут толгойн сонсголд орохдоо шүүхийн шийдвэрээс энэ баяр цогт хоёрын тогтоолыг олж үзлээ. Ялын тогтоол. Тий, би урд нь сонирхоогүй. Баяр Америкт 10 хаус авсныг Facebook дээрээс би мэдсэн шүү дээ. Та тэгээ Facebook дээр ерөөсө Facebook мэдээлэл дээр үзлээ. Facebook дээрээс инкулт харж байна. Аа. Манай авилгатай тэмцэх газар харна. Манай прокурор харна, шүүгч нар харна. Тэгээ тогтооцсон. Тэгээд энэ байгууллагч ажиллаа хийдэг юм байгаа үстэй. Ямар мөнгөөр авах гэдэг асуудал гарна шүү дээ. Тропсос мөнгө авсан байдаг үү? Давааням гэдэг хүн, Санжийн Баяр гэдэг хүн, хоёр хүн 1996 оноос эхэлтэй. Энэ Петровс гэдэг компани чинь Эрдэнтийн мөнгнөөс боссон компани байхгүй юу? Даваанам чинь Эрдэнтийн орлогч байсан. Тэгээд нөгөө шагдрын отхон бэлгийг насуурахаар нөгөө хөрөнгө Петровс энтер нь тэдний багийнханд очноод тэр үеийн одоо гол хамгаалагч нь Санжийн Баяр байхгүй юу? Тэгэхээр Петровсын хөрөнгө бол Санжийн Баяртай холбоотой. Ийм нотлох баримт байхад манай хуулийн байгууллага ажиллахгүй бол яах юм? Инколдээ хэлсэн хэлээгүй ажиллана. өөртөө бол нэлээ үгүйсгээд л идэх л та. Яаж үгүйсэх гин тэр чинь би биш. Прокурор тогтоогоо шүүх санал нийлээд Санжийн Баяр чи ялаа идлээд. Тэгээ магадлалаар гарахын тулд учруулсан хохирлоо төлөөд мөнгөөр 10 тэрбум төгрөгч билүү. Ингээд гарцсан хүн ч одоо юу ярьдгийг. Зөв зүгээр ахт навч шийтгцэн гэж яриад байгаа шүү. Инколд гэдэг гайтай хүн л намайг шийтгсэн гэдэг. Ер нь тэгээд байдаг л да. Тэгэж яриг л дээ тэр хинт сони. Тэгээ би одоо бас таныг жоохон хардаад байхгүй. Одоо ч сүүлийн үед тааш нь хотын даргаыг бас жор найруулъя одоо нэг ялын жорын хотын даргаыг юу яатсан Тэр чинь намайг гүтгээд би цагдаад өгсөн байгаа шүү. тий. Бордуур бас хагалсан гэдэг. явуулчих болов уу гэж бодоо. Гемтерэг гэдэг бол бүрэлдэхүүнтэй байдаг. Объект, объектив гэдэг энэ хуулийн сургуулийн 1-р ангийн
оюутан бүгд мэднэ. Мгм. Тэгээ бүрэлдэхүүнгүй байхад ял өгөхгүй шүү дээ. Rio Tinto оюут толгой компани Петровичтэй 10 жилийн гэрээ хийлээ. Ашиг оллоо. Тэрнээсээ баярын хувийг өглөө. Тэгээ энэ болгон чи ингээд нотлохоромтоор нотлогдоод, гүйлгээгээр нотлогдоод Тэр хүн Америкт 10 хаус 10 хаус авцсан хаусныхаа гадаа зүлгээ усаж яхад баригдлаа шүү дээ. Би бариаггүй шүү дээ. Одоо миний дараагийн сэдвийг энтэй залуучж байгаа сэдв байгаа болохоор би тэрийг шууд нээчээдгүй. Энийг хаачих уу? Тэг. Тийм байна уу? Тий. За. Тэгэхээр одоо ийм буруу ойлголт өгöd байгаа. Инкол прокурорыг дуудаад, шүүгчийг дуудаад, шоронгийн даргыг дуудаад ингээд ял өгöd яваад байна. Би нэгч прокурор танихгүй, нэгч шүүгч танихгүй. Нэг тамга газрын дарга байхад төрийн ордны зүүн жигүүрт хууль хүчнийхнийг дуудаж ял захиалж байна гэдгийг бүр хоёр хүн Нямбатар хоёр гэдэг хоёр хүн бүр Хоёр хөөцөөсөд. би биш. процессыг бол та үүсэхгүй шүү дээ. Би биш л. Бишээ биш. гэж юм тийм ээ. Одоо тэр хоёр их мангар юм яриад байгаа. Хэн нэгэн ерөнхийлөгч эсвэл ерөнхийлөгчийн тамга газар хүнд үүрэг өгөөд ингээ ял өгүүлээд байна. Тим юм хуулиар хаалттай. Хуулиар бол хаалттай. Хуулиар хаалттай. Хэрвээ тим хийсэн бол нөгөө улсууд чи ял авах вэ? Үнэн байх магадaltaй ийм холбоосод бас харагдаад идэг. Байхгүй. Говийн одоо шүүгчдийн хэрэг байна. Нөгөө дэвтний Үгүй. Тэгэхээр ийм байхгүй юу? Энэ хуулийн байгууллагын чи хинээс чамралгүйгээр ажиллаа хийх ёстой. Хин нэг хүний заавраар ажил хийвэл заавар өгсөн. Нөгөө хуулийн дээрх За наа чинь бол хардлага байна. Ямар нэгэн бодиттой баримт байхгүй гоо. Тэгвэл таны үед яг тэр процесс яваад танаас хойш яагаад сарнцсан? Дараагийн ерөнхийлөгч авилгатай тэмцэхгүй л байна. За, дараагийн сэдв нэ. За, энэ миний дараагийн сэдв болохоор нөгөө ангийн хүүхэд гэдэг сэдв. За, нөгөө ангийн хүүхэд гэдэг танд ямар санаад орж байна? Оюутгаа юугаар атаархуу гэж яриадсэн тий. Тэгэхээр миний атаархууг баяр цогт мэдэх ямар ч боломжгүй. За, Атаархуу эсвэл нөгөө атаархуу ангийн хүүхэд нь бол байсан. баяр цогтойх бол гурилын үйлдвэрийн айл. Манайх бол мод ус сурахын айл. Тэгээ эн чинь хоорондоо 10-аад км зайтай бие биентэйгээ уулзах ямар ч боломжгүй. Тэгэхээр нэг 200 орчим хүүхэд төгслөө дөө. Тэгэхээр энэ холдод нэг атаархав гэдэг тодорхойлтыг анх удаа би баяр цогтын амнаас сонсож байгаа. Та ч ерөөс Атаархлын төөл байсан тий. Тэгэхээр тийм бол огт байхгүй өгөөд энэ бол гомдогчийн үг. Би одоо баяр цогтод юунд нь атаархахыг мэдэхгүй байгаа. Дэлхийд даяар муу нэртэй болцсон үнд атаарах уу? Монгол одоо муухай харагдуулсан үн. Тэр банкны аппликейшн бичгтээ Улаанбаатар Чайна гэж бичсэн үнд атаарах уу? Ял авцсан үнд атаарах уу? Тий. Хоёрын одоо улс төрт яг зам нийлээд явсан тэгээ зам салсан одоо түүх нь яг юм хизээ хийсэн юм. 5 толгойг ховчлах гэж орж ирэхээс зам салж байгаа. Баггүй нөгөө $1 сая алдаад чи ажиллаа өг гэж авсан үн би байна. $1 сая мартдаг. Тэгтлээ баян болсон би Тэгвэл мэдээгүй энд даргаас болгосон тийм ээ. тий. Өөрийн өсөлтөр байгаагүй юу? Тэгвэл шахах шүү дээ. өөрийн хүсэлтээр гэж байгаа боловч шахах. Тэгээ өргөдлөөр бичин шүү дээ. Тэр хэлбэр Өргөдлөөр өргөдлөөр хэлбэр бичиж болохоос Баяр цогт 5 толгойг ховдоо авах бүлэглэлд оролцохоор нь одоо зам таарахгүй байна гэсэн. $100 мартахаар нь чамайг дэвшүүлэх гээл гэсэн. За, сэдвээ хаалаа. За би сэтвэ. Одоо 3 сэтвэ утсан байна. За, одоо цагаан шуурга авчи. Тэгээ. За Сямин Юу гэсэн үг вэ? Чинка отлоо та хоёрыг хэлт юм байна л да. Бид хоёр нэг үзэл бодолтой юу нь болохгүй. Тэгээ та хоёрын хамтрал ер нь яг хаанаас гэлсэн? Өстрийн үзэл бодол зарчим дээрээ ер нь нэг гэж явж 90 оны Монголын харьцаа холбоог байгуулахад нэр нь байдгүй боловч батулгал байгаа шүү дээ. Мөнгөний хүчээс үнэ. Тухайн үеийн хамгийн баян. Тэгээд арчилд ханд өгсөн. Одоо нийлбэгдэр жинтэн муулал яваад байгаа. Ханд авчихсан дандаа. Одоо арчсан холбооч нь сал цуглаа хийхэд ядаж нэг чаны машин чанга яригч хуушуурны мөнгө гарна үстэй. Тэгээд 90 оноос эхлээл арчлыг дэмжсэн юм шүү дээ. Бит хоёр ганцхан 8 цуг явсан. Би бол жижиг гар ганцхан чинь. Батулга бол том одоо багтай хэдэн зуун хүнтэй.
Тэр үеэс мэднэ. Тэгэл нөгөө арчил болоод Тэгэхээр ер нь улс төрд оруулж ирсэн уруу татсан хүн баг та бай. өөгөө илбүдэрж байх хэвээр. Ингээд 17 он хүртэл бол та хоёрын хамтгалыг бол хүмүүс тэр рүү мэдж байгаа тий. Одоо тэр хамтлагын асуудал дээр тэмүүлсэн байх. Одоо ч гэсэн хамтрагч шүү дээ. Монгол ялна гэдэг үзэл санаа бол Батулгын Ерөнхийлөгчийн цаашд ч гэсэн ерөнхийлөгч болоход нь хамгийн газарт нь очиж ажиллах энэ шийдвэр яг таны хувь улс төрчид яг ямар үндсэндээ яаж гарсан шийдвэр? сонгуульд нь туссан юм чинь тэгэл сонгуульд туссан хүмүүсээс л хамгаалал гаргаж шүү дээ. Ямар нэг улс төрийн нүүдэл байгаагүй. Хоцол. Эрдэнэ бид 3 яриа шийдсэн шүү дээ. Эрдэнэ намын дарга. Тэгээ Эрдэнэ энэ хоёрыг чинь гаргасан нь би бас байна. Би намын дүрмийг өөрчилсөн. Намын даргаыг бүх юунууд бүх гишүүдэн гişүүд сонгодог болгосон тий. Өөрөө бол ганцхан намын дарга яриад байна. Бүх шатны намын удирдах ажилтнууд бүх шатныхаа гишүүдээр сонгогддог. Эрдэнэ Батулга 2 бол 2017 оны арчсан намын шин дүрмийн бүтээгдэхүүн. Та тэгээ яг ажил өгсөн юм. Би дэвших гээд Таны оронд ерөнхийлөгчийн намын газрын дараагаар өөр хүн ажиллаж байсан бол Батулга ерөнхийлөгч дахиад нэр дэвших боломжтой байх байсан бол боломжоо авч үлдэх байсан. тэрийг ардын намынхан хулигдсан болохоос Батулгад хамаарахгүй заалт байхгүй юу? Дахиж дэвшихгүй гэдэг нь үндсэн чинь цалаа утгаар орчуулж ойлгоод тэгж ойлгохдохгүй байх ямар ч үндэсгүй. Яагаад гэвэл тэр үеийн бүх протокол байгаа. ингэж итгэсэн баг тэгээд Биш итгэлийн тухай асуудал байхгүй. Хууль хизээч буцааж үйлчлэхгүй. Үндсэн хууль тэр ямар ч хууль отоо та зааж. тэрийг хуулийн шинж та нар үндсэн хуулийн заалтыг болохоор яг яаж харж ирсэн тийм ээ. Дараагчийн ерөнхийлөгчөөс 6 жилээр сонгогдсон эхний ерөнхийлөгчөөс эхлээл үйлчлэх хэрэгтэй. Одоогийн хөрс сүхтэр л үйлчлэх хэрэгтэй. Үндсэн хууль дээр чи үйлчилж эхлэх хугацаанд байгаа шүү дээ. Тий. За ерөнхийлөгч одоо 4 жил байгаа. Та дахиад одоо ингээд 6 жил дахиад Тэр дэвшчих нээлттэй. боломж байгаа юм байна шүү дээ. Нийл бүр ингээд 10 жилийн боломж байгаа юм байна гэдэг талаас нь ойлгуулсан. Ойлгуулаагүй биш. Тэрийг ардын намынхан ч протокол дээр үлдээсэн. Эсвэл та харжаад эсвэл түүгээрээ тэрийг нүдэн ханаад өнгөрөөцсөн. Үгүй. энэ бол ийм ардсан нам энэ ийм байдлаар ашиглахгүй гэж тэр үед ерөөсөө хардлага сэрдлэг төрөөгөө гэж. Яагаад гэвэл хууль буцааж үйлчлдэггүй учраас Гэтэ бол Та яг тэр эстийг тооцохгүй байна гэж байхгүй дээ. үгүй тухайн үеийн улсын их хурлын хэлэлцүүлэг, ажлын хэсэг хэлэлцүү бүгдээрээ л ярьсан шүү. Гэтэ бол та хүлэн зөвшөөрөх бах тий. Яг одоо энэ Биш. Энэ чинь надаас хамаарахгүй. Энэ ардын намынхны санаатаагаар хийсэн үндсэн хуулийн цэстэй хувилдаж хийсэн болохгүй зүйл шүү. Та бол нэг ардын намын хүмүүсийг тэгж мадлуулж тэгж нэг залдуулах хүн бол энэ бол мадцаан Анх удаа хуулийг буцааж хэрэгэлсэн тохиолдолд энэ бол хууль ус. Тэгээ гол нь та араас нь ямар ч одоод амар зарахч хүчтэй. Үгүй би ажиллаа өгсөн тэгээд Энэ ажил талаар авч үлдсэн хүмүүс зараг байтугай тайлбарч хэлээгүй айгүй сонир. би их хурл дэвшээ завгүй болсон юм чи. ерөнхийлөгч яг энэ процесс явсны дараа танд Гомдсон. ямар нэгэн байдлаар коммент хийсэн үү? Хэлээгүй шүү дээ. Юу болчихвоо эн Би чинь хэлсэн шүү дээ. Юу нэг процесс явж байхад наад хууль чинь буцааж хэрэглэхгүй шүү дээ. Тэр улсын хурлын протоколоо үз, ажлын хэсгийн протоколоо үз. Тэн дээр цэцтэйгээ сайн ажиллах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд за ардын намынхан тэр үдэл холигдсон юм байна тийм үү? Тэнгууд Цэцийг ашиглаж. танаа намд алдаан төлхин гаргасан. Яг та нарын зүгээс Үгүй ардын намынхан ерөнхийлөгчтэй болохыг холигдуулахгүй байх боломж Жишээ. байсан шүү дээ. ардын намынхан ерөнхийлөгчтэй болох хүсэл нь ямар ч юмыг цохол гарна шүү дээ. За яг сэдв үргэлжлүүлж явж байгаа. Моя болон Олиа гэсэн. Ойлоо гэдэг нь юу? Олигарх гэж. Моя гэдгийг бол та ойлгож байгаа тийм. Нөгөө талд нь хууя гэж байгаа үстэй. Бас хуяа гэж байгаа. Тий. Хоёршид гэдгийг та ер нь бол юу гэж ойлгох? Батулга ерөнхийлөгчийн сонгуулийн өрөө Монгол ялна. Дахиад ч өрөө болох ёстой юм. Америк ялна гэдэг нэг хүн ерөнхийлөгч болоод бужигнуулаад байна шүү дээ. Ямар ч ялгаагүй энэ зүгээр л үндэсний үзэл байгаа. Яхаараа Монгол хүн Монголдо бизнес хийж болдгоо дандаа хятад хийх ёстой гэдэг асуудал байгаа. Тэгээ яагаад та нарыг моя гэдэг одоо Гэхдээ тэгэл сайн үг шүү дээ. Монгол ялна гэдэг сайн. Монголыг ялгдуулах гэдэг улсуудын л гаргаж байгаа яриа шүү дээ. Монголд жинхэнэ олигарх байгаа юу танихаар? Бага шүү дээ. 400 сая тонн нүүрс авцсан, од жаргалаас өсвөлээ. Үнгүү авцсан. 50 тонн алт авцсан. Сүв Батулдаас өсвөлээ. Нямтаашир байна.
баахан орд газар улсын хөрөнгөөр авсан орд газрыг За сэдв хааж гоо. За тэгээд Чи. чиний сэдв. олигархуудаас айгаад байна уу? Нэр нь гарчхаар. Нэвтрүүлэгч орго санал тавьсан чинь ардчин ямар олигарх байна гэж асуусан шүү дээ. Нэвтрүүлгийн спонсор чи юу юм? Тэгсэн чинь за та хоёрыг тэгвэл шалгуулнаа гэсэн шүү дээ. Тэгээ шалгуулсан байхаа. Шалгуулад тэгээд орж исэн байхаа гэж бодож байгаа. Монголд ер нь одоо хөгжих боломж байна уу? Оюутлогоо дээр одоо шивл гарцсан. Монголд хөгжих Яавал боломж засах уу? Монголд хөгжих боломж зөндөө байгаа. Тэгэхээр оюутлогын гэрээг санаатаагаар муу хийсэн улсуудад хариуцлага тооцсон Монголын төр. Шүүхэр ороод ялаа авчлаа шүү дээ. Одоо энэ гэрээгийн засаж залруулах хэрэгтэй. Би бол залруулж болно гэж бодож байгаа. За яаж залруулах вэ? Ганцхан арга байгаа. За Зэсийн үн 20-30 мянга болох гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө компани бол төлөвлөсөн ашиг аваад дуулны үлдэх гээд шүү дээ. Одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр татвар авчил сурах хэрэгтэй байна. Энэ баяр цогт баяр хоёрын гайч нь татвар авахгүй байхаар гэрээ хийсэн байхгүй. Зардлаа өсгөөд авах ашигын татвар гарахгүй, ашигын татвар хязгаар төлөхгүй гэдэг схемээр ажиллаад байгаа. Тэгэхээр Монголын бүх компани татвар төлдөг, ганцхан оюутлогоо татвар төлөхгүй гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бусдын адил татвар төлдөг компани болчвол нормал нэг компани байхгүй. тэгээ бүрч нэг одоо боломжоо бол бүр мэс алдчихаагүй байгаа юм байна. Яг бид нар ашигын татвар авч чадахгүй байна. Амнаатаар олж болох. Яг амнаатаа 5% тохирцсон. Амнаатаа 5% зарцаахта ашигын татвар аавна. Ирээдүйд ногдол ашиг аавна гэж тооцсон. Энэ хоёр чинь 0 болчиход байгаа байхгүй. Тэрэнд л асуудал байгаа болохоос оюутлогоо зардлаа хэтрүүлсэн. Тэн дээр бас хариулт тооцох хэрэгтэй. Анх тохирсноосоо бол маш их параметр өөрчлөгдсөн шүү дээ. Одоо би бага ондыг шөмжлөх гэж байгаа. Бага он тэргүүтээ энэ 34% 10 хэдэн жил суусан улсууд байна шүү дээ. Тэр хэд өндөр хүүтэй зээл авахгүй байхыг зөвшөөрөхгүй байж болох байсан. Гэтэл авсан. Өдөө анаа цалиаваа суугаад гэсэн үг. Өндөр үнэтэй зээл авснаас болоод манай ашиг алга болчиход байгаа. Татвар алга болчихж байгаа. Ногдол ашиг алга болчих. Эсвэл тэрийг хараад ойлгохгүй байсан бол багын ерөнхийлөгч. Ойлгуулгүй байдгийг. Нөгөө тал Ирээдүйн та Монгол улс хоёр хамтарч шүү дээ. Нөгөө тал нь ашигтаа гараад байна шүү дээ. Тэрийг хянжих хэвээр нөгөө 34% чинь ажиллаа хийхгүй байхгүй. Тэр өгч байгаа цалин чинь Монгол улсад өгч байгаа цалин болохоос Ирээдүйнтогийн бага үндэд өгч байгаа цалин биш шүү дээ. 34% таа байсны төлөө Монгол улсад өгч байгаа тэр ажиллаа хийхгүй байгаа. Одоо бол яг нүүрсний алтан үе одоо өнгөрчлөө гэж нэг хэсэг ярьсан. Наач нөгөө нүүрсээ шинхуад үнгүй өхийн төлөө явуулсан пропагандагийн нэг хэсэг. Баабур гэдэг хүний пропаганда. Баабур чинь тэд нар салиа авдаг. Тэрэнд нь бол ялгаагүй таны одоо үзэл бодол зарчим нэгтэй хэдэн төгрөгөөр үзэл бодлоо худалдаг л хүн шүү дээ. Тэгээд Элбэг дээр ерөнхийлөгч нэг чуулган дээр орж ирээд энэ одоо сайлгүй болцсон үнэ штэ гэд нэг хэлжсэн штэ нэг сая зандаа шитэр очиод Эрдэнэтийн нэмэгдэл нөөцийг зарлалаа шүү. дахиад 40 жилээр сунгах. Дахиад 40 жилээр. Жилийн 110 мянган тоноор. Тэгээ Элбэг дээр тэрийг мэдчихсэн шүү. Тэрийг хувьдаа авахын тулд байхгүй гэж ярьж байгаа нь тэр байхгүй. За сэдвэнийх үү? Тий, за энэ эргэтөө Яригдсан юм уу? яригдаг үг гэхдээ нэг асууч нэлээд сонирхолтой сэдв байна. Гүр нэг л асуулт өсөрчээ гэж бодож байна. Та улс төрөөс зодог тайлцсан байна уу? Эсвэл одоо бас үзэх бодолтой яваад байгаа юу? Би Шоргоог өгөөд зодог тайлцсан гэртээ ач цэнээр одоо 5 дахь ач хүү гарах гэж байна. Сарын дараа. тэрийг дараагийн жолоо шийж ийн гэдэг байгаа шүү дээ, тий. Тий, би 4-р өдөр манай хүүхдүүдийн машин явдаг өдөр би зөөдөг. Надад газар өгөх юм бол би одоо Сэлэнг рүү нөөх гэдэг байгаа. Би Япон өхөр мөллөө гэдэг байгаа. Буцаад ер нь улс төрлөө орох тийм сонирхол байхгүй. Байхгүй би өөрөө бол хангалттай төлсөн. Би одоо энэ улсын ачаар 5 жил Оросд өнгөө сурлаа. Америкт 2 жил өнгөө сурлаа. Тэрнийхээ хариуд би оюутлогоо 5 толгой Эрдэнэт одоо төрийн хүний зүгээс хийж болох бүх ажлаа хийгээд энэ том компаниудыг Монгол улсад үлдээгээд Монгол улсыг тэжээдэг замын нэгэд өгчлээ. Би одоо өөрийнхөө төлөө ажиллахгүй бол одоо ядуу айл болох гээд шүү дээ. Та өөрийнхөө оронд ер нь улс төрд ингээд залгамжилж бэлтгэж үлдээж байгаа одоо тийм хүн байгаа юу? Байхгүй. Үзэл санаа л үлдэх хэрэгтэй. Монгол ялна гэдэг үзэл санааг дэмжиж байгаа бүх хүн одоо
инколдын практик гэсэн үг байхгүй. Тэгэхээр та ер нь бол 2020 оноос хойш Австрийн альва үйл явдал хамаагүй тэр тусмаа нөгөө эрх хөрөгчдийн үйл ажиллагаанд үг дугуй өнгөрөөдөг ийм болцсон. Би тэтгэврт гарцсан юм чинь. Үүний цаана магадгүй ямар нэг айдас юм уу барьцаалагдсан тийм асуудал байхгүй Тэгээд би Facebook дээр бичээд шүү дээ. Янз бүрийн бичээлээ Нямбатар хараагаад байгаа шүү дээ намайг. Тэгэхээр чинь би амьд л байна гэсэн үг. Эсвэл айгаад юм болоо таны буцаад ороод ирэхээрс. Тэтгэврт гарч байгаа ачсыг харж байгаа хүнээс айгаад идэг одоо ямар учиртай. Баахан улгайчуд л одоо муулаад байгаа шүү дээ. Энэ MCS-ийн Facebook-оор баахан гүтгэлэг явуулсан. Тэг бүх гүтгэлэн шүүгтээр шуумдсан. Яах вэ тэгээд? Нүүрсний 17 дотор таны чинь нэр. Би 17 дотор 2 сар явсан. Таймсээс од жаргалтай ер нь хизээ амгаас бол таарсан. Одоо санахгүй байхыг бодоход маш эрт. 5 толгойг авах гэж оролдохоос өмнө нэг уулзсан. Хаана ямар уулзсан бэ? Хэлбэгдэрч өөрөө таарлаа да. Би тэгээ хэлбэгдэр тэр буруу гэсэн. Одоо болоо. Энэ үндсэн өөрөө тэгээд ерхийлэгч өрөөнд явж идэг байсан юм уу? их тэнгэр мэнгэр хайрал баг. Дөрөв бялгууны хувьгээс төв явсан шүү дээ. Тэрэн дээр нэг асуулт өргөч. Танд бялгуунаас Хэрвээ би бэлгуунаас хувь өртсөн бол ингэж яриа суухгүй. боломж бол байсан уу? Боломж байсан би тэгтээ авахыг хүсээгүй. Энэ буруу. Хизээ нэгэн цагт баригдана. Энэ бол буруу, энэ бол гэмт хэрэг. Хүртээгүү болохоор зөрөгтэй одоо ингээд нэр цохоо яаж. Хүртээгүү зөрөгтэй одоо биш. Энэ угаасаа миний хүмүүжил. За дараагийн хэсэг рүү орох уу? За. Дууссан биш үү? За одоо танд энэ чи ингээд дуусаад биш үү? Сэдэн маань одоо танд нэг Энэ билет 10 тест тий. За энийг асуунаад Гамбит нэвтрүүлгийг Live Stream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by PayPal. хэн Нардсан намын өнөөдөр хэрвээ дарга байсан бол 27-28 оны сонгуульд ялалт байгуулах бай. Баяр цогт, Баттулга, Энхүлд, Алтан уяг. Баяр цогтыг Ардын намынхан арчсан намын гинсэг болохгүй яваад байгаа. Баяр цогт бол арчсан намыг ялагдуулахын тулд орж ирж байгаа. Тэгэхээр энэ биш. Тэгэхээр Баттулга дарга бол ялна. Алтан уяг бол нэг ялсан гэдэг үлгэр зохиоч яваад байгаа. ялтын менежер гэдэг байгаа шүү дээ. Яг үүндээ Алтан уяг бит хоёрын оруулсан хувь нэмэр адилхан. Алтан уяг зүгээр л дарга байж таарсан. Гол хувь нэмрийг бол элбэгдэрж оруулсан. Элбэгдэрч одоо сайн байх үе ярьж штэ. Монгол ардын хувьсгалт намыг дахин байгуулж намбарын их хоёрыг даргаар тавьж тамга өгүүлсэн учраас 12 онд бид нар 31 суудл авсан. 39 биш. Тэгээс Алтан уяг бит хоёрын гавьяа гэвэл яг л адилхан. Яг нь сонгуулийн төв штабд ажиллаж исэн. Гол хүчин зүйл бол хэм байгаа. Намбарын их хоёр. Ер нь нөгөө талаа хоёр хоочих юм бол ялцдаг юм шүү дээ. Тэгэхээр та Баттулгыг сонгож өгнө гэсэн үг. Баттулгыг сонгож байна. Ямар ч эргэлзээгүйгээр. За алиг нь та улс төрийн аллаг гэж үздэг вэ? Санжаа сүрэнгийн зориг, Очир хотын таш болбор, Гаваагийн Батхүү, Шагдрын отхон бэлэг. Аль нь биш. Монголчууд улс төрийн аллаг хийхээр тийм улс биш. Энэ нэг ахуу махуу ямар нэг дашуулурш өвчнөр өх үстэй. Тий. Гэтэл хордсон гэдэг. Тэгээ нэг нь Алга бол. нэг нь онгоцны ослоор насуулсан, нөгөөх нь бол одоо золгүй тохиолдол. Өндөр хүн учраас нэг намхан юм дээр даваад унтсан шүү дээ. За нөгөө нэг хэрэг бол би дүгнэлт өгөх боломжгүй. Ягаад гэвэл энэ талаар 20-30 жил маргацсан. Гэтэ та улс төрийн аллаг гэдэг Улс төрийн аллаг гэж хэлж чадахгүй. Ягаад гэвэл зоригийнхын алах үхээр ардын нам лаална шүү дээ. Би ардын нам алсан гэж хэлж чадахгүй шүү дээ. За дараагийн асуулт. Тийш би хэнийг Сонгоогүй сонгоогүй тийм тийм. За энэ дөрвөн хүнээс улс төрд оруулж болохгүй байсан нэг хүнийг сонгоно уу? Элбэг дорж, Баяр цогт, Баяр хөрөлсөх.
анханаас нь оруулж болохгүйсэн нэг үү? Тий. Санжийн баяр л юм да. Нөгөө хөвсгөлийн сонгуульд анх мөнгө тараасан шүү дээ. Мөнгө тараад сонгуульд ялдгийг инновацийг Монголын улс төрд оруулсан учраас их хортой юм байна. Танд хэрвээ алах өгвөл аль нэг нь эхэлж цохих бай. Зандаа шатрын засгийн газрыг огцруулах тогтоол, улсын хурлыг тараах тогтоол, ухаан удгийн 34%-ийг төр давах тогтоол, эсвэл хадаас. Ухаадаг. Ингэж чудрагаас эхэлж байгаа. За хэн жинхэнэ баялаг бүтээгч вэ? Маки Нямтайшир, МСС-ийн Од Жаргал, Жинко Баттулга, Голомтын Баясгалан. Батулгыг бизнесмен гэхээсээ илүү одоо ерөнхийлөгчдөө явагдсан. Баясаа бол одоо монголчуудын олон жил хийгээгүй 300 мегаваттын станц оруулчлаа шүү дээ. Бөрлжүүд. Баясгалан бол юу шүү? Уул уурхайтай холбоогүй Нямтайшир Од Жаргал хоёр шиг улсын цөөрөнгөөр хайцсан хайгуулын хувьдаа үнэгүй аваагүй хууль зөрчиж юм бүтээж байгаа. Батулга бол бизнесмен биш болцоо одоо. Гэтэ бол бизнес нь бол яваалгаа тийм ээ. Уу яг нөгөө олон хувьцаа эзэмш нэг л баг л та. Одоо яг хувийнхаа бизнесийг хийж байгаа юм биш байхгүй. Одоо олон 100 мянган хувьцаа эзэмшний нэг л байгаа шүү дээ. Гэтэ та МСС-ийг зөвхөн нэг уул уурхаагаар нь бас тайлбарлаад байгаа шүү. Маш олон үйл ажиллагаа хэрэгтэй шүү дээ, тий. 400 сая тонн нүүрс өнгөө авцсан хүн тэгэл юу дуртагаал хийн шүү дээ. Од Жаргалын оронд хинч байсан. Тэр 400 сая тонн нүүрснийхаа мөнгөөр юу ямар дуртай бизнес хийн шүү. Тэр ямар ч одоо асуудалгүй. Од Жаргалын анхны бизнес чинь зөв хараагийн спирт боловром шүү дээ. Намайг төрийн өмч хороогийн дарга байхад дуудлага явагдсан эднийх авсан. Тэгээд дуудлага худалдаагаар авсан хэн нэг өнд би өхийг би шийдэж чадахгүй шүү дээ. Тэгээд тэн дээрс л болсон юм л дээ. За тэгээ хэнийг нь баялаг бүтээгчж Баясгалан 300 мегаваттын станц болсон. Голомтын Баясгалан. Хамгийн буруу замаар хувьчлагдсан төрийн өмч аль нь вэ? Апо, Махимпкс, Говь, геологийн төв лаборатори. Энэ дөрвдөр нэмэлт тайлбар хэлгээд дөрвөлээ таны одоо оролцоотой гэх юм та хвчлагдсан тий. Энэ бүх хувьчлал хуулийн дагуу явагдсан. Улсын хурал шийдвэрээ гаргаад төрийн өмч хороо дуудлага худалдааны зохион байгуулалт явуулсан. Ямар ч юугүй. Хардлага байдаг хардлагуудыг би тийш хэлчихье тийм ээ. За Апо бол одоо дөрвний гаваагийн ботгоо гэсэн. Та хоёр өөр ангайх. Апо ч миний дараа баха. Тий. Сугрын үед л тий. Сугрын үед тий. За Махимпкс болохоор батлага овчиж авсан. Миний үед. Тий. Тэгвэл Батулга хамгийн өндөр санал өгсөн байж таараа шүү дээ. Үнийн дүн. Тий. Гэхдээ энэ дэр нэг бас юу явдаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн захиргааны төлбөр болгож Оросын холбооны улс руу өгөх байсан 3 сая доллараар бодлож авсан. Гэхдээ Батулга юугаар авсан бид нар мэдэхгүй шүү дээ. За Говь болохоор нөгөө тантай яаж холбогддог вэ гэхээр гончиг дөрж чи ихнэр эрх цэхийг нь 57 сая төгрөгөөр бодлож авсан. Өөрөөр хэлбэл үнийн дунгаж авсан гэдэг юм. Тийм байхгүй. Хэрвээ Говьоос ямар нэг юм авсан бол буянгийн жагаа авсан байгаа. За геологийн төв лабораторийн барилга бол таныг Геологийн төв лабораторийн барилга биш. Тэр бол олон улсын геологийн байшин нийслэлийн өмч байхгүй юу? Нийслэл надаас 40 байр аваад оронд нэг өгсөн юм. Нийслэлтэй хийсэн 8. Энэ ямар нэгэн өмч хөвчл биш. Одоо та эзэмшдэг хэвээр байгаа юу? Зараад дууссан. Энэ дөрвөн хувьчлал яг дөрвөлээ яг хуулийн дагуу явсан. Бүгд хуулийн дагуу явсан. Ямар нэгэн хайгаад олдохгүй. Таны үед ер нь бол мапантай явсан байх боломжгүй. Ягаад гэвэл дуудлага худалдаагаар зарчдаг байсан. ил тод байдаг байсан. Хэн дуртай нь орж авдаг. Гэхдээ одоо энэ өмч хөвчлөлийг бол бас яг зах зээлийн нийгэм шилжихийн үед одоо яг нийт айлуудын ижил тэгш хөрсөлдөх боломжийг эрх мэдэлтнүүд тулгаалсан гэж одоо ер нь нэг тийм ойлголт байдаг шүү дээ. Та бол Монголын өмч хөвчлөлийн одоо бүр хар хайрцаг загалмайлсан одоо эцэг гэх юм уу? Тийм хүн.
Бишээ. Тий, би тэрэнд ямар ч хамаагүй. 96 оны 8 сарын 1-ээс хойш хийсэн 96 оны 8 сарын 1-ээс 99 оны 4 сарын хооронд хийгдсэн 3 жил хөрөхгүй хувьчил надтай холбоотой. 3 жил. Яг том хөвчлүүд нь ямар хөвчлүүд байсан бэ тэр үед? Гэхдээ одоо тэгэл Ник бол миний дараа пров дөрж үед хийгдсэн. Говийн хөвчлийн бэлтгэл, апугийн хөвчлийн бэлтгэл бол миний үед хийгдсэн. Гэхдээ би хин нэгэн хүнд нэр зааж өмч хөвчл өгөх ямар ч Энийг боломжгүй. тийшээ өгчөөрэй гэж хэлээ. Явахаас өмнө тийм. Тий. Одоо 100 гарагийн спирт болборын од жаргал авлаа би мэдэхгүй шүү дээ. Хамгийн өндөр л өгсөн байгаа шүү дээ. Гэтэл ингэж яригдсан шүү дээ. Ардсан намынхан тэр таны үед хойчлуудад маш ихээр оролцож Тэгэл авсан ардсан намынх л мөнгөтэй байсан байлгүй дээ. Энэ ардын намынхны зохиосон үлгэрүүд байхгүй юу? Тэр үе шар сонио гэж байлаа шүү дээ. Одоо энэ фэйсбુક шиг ингэ хотлоо зургал тараадаг. Арслан намд зүгээр мэдээлэлтэй л ойр байсан. Мэдээлэлтэй байсан мэн нэмэргүй. Мөнгөгүй бол тэгэл буудал худалдаагаар авдаг байсан. Гэхдээ тэр мөнгө нь авж байгаа мөнгө нь авч байгаа мөнгөө бид нар шалгах төрийн мөнгө байдаг. Тэр гэдэг л ийм л юм. Хэрвээ төрийн мөнгө бол тэр мөнгөө нэх хэрэгтэй шүү дээ. За энэ асуултын гол утга нь бол яг таны үед Энэ бүх юмнууд ингээд хардлага яваад байгаа. 30 жил хардлаа батлагдсан юм нэгч байхгүй. Тэгээ одоо ч харддаг л да таныг. Гэхдээ тэгэл байхгүй юм чи яах юм? Таач харин тий байхгүй гэсээр л 30 жил явчихж байгаа байхгүй. Гэхдээ шүүхэн юугаа хийж идэг. Прокурор нь юугаа идэг, цагдаа нь юугаа идэг. Эсвэл амар цэвэрхэн хийдэг юм болоо та бусдаа. Нотлохоромт байхгүй. тэр ардсан намынхан илүү төлхөө авсан гэдгийг бол та ямар та юу гаргаж үзэж Би мэдэхгүй одоо. мэдгүй юу? Яг арчил намынхан илүү сүхэтэй. Ардын намынхан ганцхан 8-д яваагүй шүү дээ. Тэгээ анхны хоримтлоо шүү дээ. Арчил намынхан ажилгүй учраас явахгүй юу? Ардын намынхан чинь сангийн аж ахуй үйлдвэрийн дарга бүгд нөгөө үйлдвэрүүдээ ямар нэгэн аргаар хөвчлээд авцсан. 96 оноос өмнөх хөвчлийг би хариуцахгүй шүү дээ. Тэр үед ганцынхаа л мөнгөтэй байсан. Ганцхан бэлэн мөнгөтэй л байхгүй да. Тэгээ дуудлага худалдаа явахаар нөгөө хэд л орж ирнэ шүү дээ. Ардын намынхан ганцханд яваагүй. Одоо та нар ардын намын баячуудаас ганцханд явсан нэг хүнийг нэрлэлтэй. Одоо тэгтээ бүгд баяжчихсан байгаа. Тэгээ ганцханд яваагүйгээр. Гүн нөгөө 50 тонн алтаавал сүв атвал баяжчихж байгаа байхгүй. За дамаа яах вэ асуултын хариулт. Одоо ер нь бол таны үед ямар нэгэн хууль бус хөвчлөл нэг ч явагддаг. Би 96-аас 99 оны хооронд хөвчл явуулсан, дуудлагаар явсан. Тийм учраас яаж ч өө хайгаад олохгүй. Би үл яах вэ зүгээр энэ дөрвүүлээ буруу замаар хувьчлагдсан. Тэрэн дундаа хамгийн буруу зам гэж би хэлүүлэх гээд байгаа. Батхууг би авахгүй мэдэхгүй шүү дээ. Тэг хэрвээ одоо тэр төрийн намбарын их хоёр ерөнхий сайд болцсон. Тэгээд апуг хууль бусаар өгсөн бол намбарын их хоёртой ярина. Би хувьчлаагүй. Говь бол ховдын пөрөв дөрж үед явсан. Тэгээ ховдын Баатар сайхан. За дараагийн асуулт. Тий. 2016 оны онд таны ялагдлын хамгийн том буруутан сайхан бэлэг золиг Energy Resource баяр цогтын сая доллар та өөрөө яг нэгийг л онцож нэрлэе. Би арчилсан нам дотор улсын хөрөнгөөр баяжих гэсэн улсуудаа хөөж явуулаагүй миний алдаа байна. Одоо би сайхан бэлгийг огцруулсан бол Эрдэнэ төлөвлөр хөвчлөгдөх байх нь шүү дээ. Сонгуульд өгсөн учраас огцруулж чадаагүй л дээ. За баяр цогцын сая доллар бол арчилсан намын нийт сандрыг бол доош нь татсан гэхдээ Эрдэнэ төлөвлөрийг хөвчилсөн шиг хэмжээгээр доош нь татчих чадаагүй. 5 толгойг бол би авч үлдсэн гэхдээ авч үлдсэнийг тайлбарлаж чадаагүй. Бүгдээр л ямар нэгэн буруутай. За миний буруу гэж байдаг бол элбэг доржийн фракцийг зайлуулж чадаагүй миний буруу. Тэгэхээр сонголт нь бол хамгийн том буруут нь 16 оны сонгуульд Эрдэнэтэй өвчлөл. Тэгэхээр сайхан бэлгэл байна л дээ. За сайхан бэлэг. 7 хоногийн өмнө хөвчилж алсан юм баггүй. За эзгүй арал дээр хинтээ хамт үлдэх вэ? Мис, лам, нохой, санжийн баяр. За баяртаа бол тагнуулж явж болохгүй алсан байгаа. Тэгээ яаж ч утсан энэ дотор баяр нарийн дээргүй юу? Нохон дээр те.
Нохооноос баяр нараа дээргүй юу? Хамгаална штэ нохоо чинь. Баяр чинь хутгалах байхгүй. Би баярыг муулах гэж ирээгүй шүү. Энэ Тий, тий. Та улс төрөөс яваад аль нь болохыг хүсдэг вэ? Оюу толгой тузын гишүүн, элчин сайд, малчин, мончоор. малчин юм да. Хүнс үйлдвэрлэн шатахгүй. Элчин сайд биш үү? Таныг чи одоо Яахын элчин сайд амар Америкийн гуйтай. нэгдсэн улсын элчин сайдаар явах тохироо хийгээд гүйж байна. Явахыг хүсээд гүйж байна гэдэг Тэтгэврт гараагүй хүмүүсийн ажил. Оюу толгой тузан гишүүнээр танд ажиллаачаагаа санал тавил яг уу та. энэ улс төрч улс төрөөс яваад ийшэл очиод идэв шүү дээ. Одоо санал тавуул очиж юм цэгцлэх гэж л очино да. Бага он шиг идэж уух гэж биш. Нөгөө баяр нэг таны тухай хэлсэн байсан шүү дээ. Малчин гэдэг чинь их болтын хийдэг ажил биш ээ. Тийм амар ажил биш ээ. нэг гомдсон өвгөн байгаа. Тэгээд шуналтай. Баяр бол 10 байшингүүгээр амьдарч болно да. Тэгтэл тэгэл авилга аваад яваад байгаа. За ерөнхийдөө бид нар яриа өндөрлөө. Би зөвхөн сонирхоод түрүүнийг асуучих даа гэж одоо төгсгөлт нь сонирхоо асууж ирсэн. Түрүү ардчилсан хувьсгалын үед Батулга гэдэг хүмүүстээ одоо ингээл та хэдий чи ирээл дэмжээл ингэдэг байсан ба штэ. Тэр үед буянгийн жагаа ер нь ямар хөө оролцоотой Байсан байж байгаа алга болцсон нөхөр. ягаад Них их юм өгөөгүй шүү дээ. Одоо өөрөө их юм өгсөн. бүгднийг чинь хоош авч өгдөг. Авч өгчээсэн гэхдээ сүүлдээ өөр нам байгуулаа явц. Тэгээд жага байсан. Бас л тэр үед Тэгээ Батулга шиг тууштай олон жил дэмжээгүй шүү. Өнгөтэй хүн цөөхөн байсан юм шиг. Малишин их төвшин бас том өнгөтэй байсан. Би л одоо мэддэг байсан. Одоо тэгээд тэнц юуж ярьж байна шүү. за баярлалаа. За. За Жохон замбраагүй яриа болчлаа.